Монголоос анх дугаар үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагласны өдөр болон их зохиолч Нацаг Доржийн Менделсний 110 жилийн ойд зориулан бид монголоор бахархдаг Монгол бичиг соёлын үзэсгэлэнг өнөөдөр нутгийн удирдлагын ордноо зохион байгууллаа. За өнөөдөр Монгол улсын хэмжээнд Монгол улсын хурдын шийдвэрээр анхны үндсэн хуулиа баталж бүгд найрамдах улсаа тунхагласны өдрийг бүх нийтийн баярын өдөр бол тэмдэглэн өнгөрч явах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн хүрээнд Дархан улаан аймаг олон арга хэмжээнд зохион байгуулж байна. Монгол улсын маань үндэсний соёл болсон Монгол бичгийн үзэсгэлэнг гаргаж байна. Зуны наржгын хэсэг байдаг. Мад хэл мад гурвтайгаа байхад Монгол баян гэж. Тэгвэл өнөөдөр бол хэл гэдэг бол Монгол аливаа улсын тусгаар тогтнол байдаг. Хэл гэдэг бол аливаа улсын соёл байдаг. За аливаа улсын баялаг гэж байдаг. Энэ бол Монгол улсын хамгаалалчгүй байдаг. Тэгэхээр бид нар өнөөдөр Монгол улсын соёлын болсон Монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх үүсэд их хувь нэмэр оруулж байгаа Эрхэм сайхан гэж энэ багш байдаг. Дарханчид бүгд мэднэ. Энэ хүний маань энэ Монгол бичгийг соёлыг түгээн дэлгэрүүлэх ажлынхаа явцыг харуулсан үзэсгэлэн өдөр явж өнгөрч байна. Ингээд архан монголчууд маань бүгдээрээ соёлоо дээдлэж явдаг юм уламжлалаараа цаашдаа соёлоо дээдлэж явахыг хүсэж байна. Тус үзэгсэнд говийн догшин ноён худагт Данзар Авжаагийн үлэмжийн чанар өвгөн ноён Пүрвжавын шулуун журам хэмээх хурдан морины заслын судар төрийн сойрхолт ардын уран зохиолч Пүрв Доржийн тусгаар тогтнол Чингис шүлгүүдийн уран бичвэрийг дэлгэн тавьжээ. Эдгээр уран бичвэрүүдийг 30 дугаар сургуулийн сургалтын менежер Эрхэм сайхан өөрийн гараар бүтээсэн байна. За өнөөдөр улс тунхагласан ой зориулаад Монгол бичгээр бичсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа. За энэ миний бүтээлүүд болохоор 3 үндсэн хэсгээс бүрдэж байна. Эхнийх нь болохоор одоо яг энэ улс тунхагласан өдөртөө зориулсан Монголын зохиолчдын, үе үеийн зохиолчдын алдартай шүлэг найрагдлууд одоо дэндийн Пүрв Доржийн тусгаар тогтнол байдаг ч юм уу. Чингис шүлэг, за тэгээ Нацаг Доржийн миний нутаг Явуу Болонгийн бие хаан төрөөвэ гэсэн энэ эх орны сэдвтэй шүлгүүдээр голлож байна. За хоёр дахь хэсэг нь болохоор Монгол улсын төр нийгмийн зүтгэлтэн үе үеийн ерөнхий сайдууд байсан. Одоо амар сайд, цэрэн дорж сайд гэдэг ч юм уу, бодоо сайд. За тэгээ одоо дийлүү хотогч Амсранжав, онхтын жамин гүн гэдэг энэ бичгийн мэрэгдийн гар бичмэлүүдийг авчирч дэлгэж үзүүллээ. За гурав дахь хэсэг нь болохоор ерөөсөө Монголын сонгодог болоод дэлхийн сонгодог яруу найргууд. За энд бол Монголоос инженеашаас ахуулаад одоо манай Монголын одоо суутай яруу найрагчид за дэлхийн гэх юм бол хятадын тан улсын үеийн дүүфүүж байдаг байж үе одоо энэ Либа гэдэг энэ зохиолчдын шүлэг найргийг орууллаа. За бас дорн дахны яруу найрагчдаас Японы сонгодог хайкунуудаас оруулсан байгаа. За иймэрхүү үндсэн 3 хэсгээс үрдэж байна. Энэ гар бичмэлүүдийг бол бид ном судраас авч болно, үндэсний номын сангаас авч болно. Ер нь ихэнх нь бол архивын үндэсний төв архив. Тэндээс бол захиалаад ингээд авах боломжтой ийм байдаг. Тийм учраас энэ гар бичмэлүүдийг судлах ер нь одоо хүмүүсийн тэр гар бичмэлээр тухайн хүний одоо тэр зам байдлыг бас тодорхойлох үндэслэлтэй гэж үзээд байгаа шүү дээ одоо сүүлийн үед. За хоёр дахь таны асуултанд хариулахад энд байгаа бүтээлүүдийг бол өссөн сонирхсан хүмүүс бол авч болно. Одоо эдгэрийг бол одоо бид тусгай захиалгаар бас хийж болно. Энд бол өргөн боломж байгаа. Мөн үзэсгэлэнд их зохиолч Нацаг Дорж инженеаш Явуу Хулан Гүрбазар Бавуу Дорж нарын алдарт бичгийн эрдэмтдийн гар бичвэрүүдийг дэлгэхээс гадна түүх утга зохиолын ховор 30 гаруй ном, бичгийн гэрийн дөрвөн эрдэнэ болох биер, бих, мууту, янтай, хувь хүмүүсийн нэрийн тийз, мутрын дардсан төрөл зүйл зэргийн бэлэгдэл, зориулалт, хэрэглээг олонд танилцуулсан юм а. Бид монголоор барахдаг үзэсгэлэн хүн төрөлхтний бичиг соёлын давташгүй өв болсон Монгол үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх, судлан сурталчлах Монголын төр нийгмийн зүтгэлтнүүдийн гар бичвэрүүд болон түүхэн номсуудаар утга зохиол, яруу найргийн шилдэг бүтээлүүдтэй танилцуулах, үндэсний бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой. Тиймээс зохион байгуулагчдын зүгээс өнөөдрийн үзэсгэлэнг аймгийн засаг даргын эвэл дор жил бүр уламжлал болгон явуулж, ач холбогдол цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлсэн юм.